Монголын үндэсний олон нийтийн радиогийн хамт олон гендерийн мэдрэмжтэй ажиллаж чадаж байна. Энэ бол 87 жилийн түүхтэй Монголын үндэсний олон нийтийн радиогийн шууд эфир. Улаанбаатарт 9 цаг 31 минут. Монголын үндэсний олон нийтийн радио нь өнөөдөр 3 суваг 6 алба нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За радиогийн өдөр тутмын мэдээллийг шуурхаа бэлтгэж тэнцвэртэй мэдээлдэг редакц бол хурдаг антлаг. Хурдаг антлагийнхан цаг үеийн мэдээлэл хүргэхээс гадна 8.1 улсын хурлын чуулганы тойм, соёмд асуулт байн зэрэг нэвтрүүлэг бэлтгэдэг. Тэд мэдээ нэвтрүүлэг бэлтгэхдээ хэн нэгнийг буруутгах хандлагаас зайлсхийж хувийн мэдээллийг нь ил болгохоос татгалздаг байна. Тухайн тэр өвчрхийлд өртсөн охиноос яриа сурвалжлага авч бэлтгэж нэвтрүүлэхдээ тийм тухайн аймаг болон сумыг бол хэлж байгаагүй. За хэрвээ тухайн аймгийн тэр сум гэх юм бол мэдээж сумын хүн ам хэд байдаг байлээ те. Үүнтэй холбоотой тухайн охин маань эргээд нийгмийн харилцаанд ороход бас гадуурхагдах тийм байдал үүсч болцсошгүй гэдэг үднээс бол за тухайн аймаг сумыг нь бол хэлж байгаагүй. За мөн их сурвалжаасаа яриа авч байхдаа тухайн охины дуу хоолойны өнгийг нас өөрчилсөн. За ээж нь бас энэ талаар яриа өгөхөд нь бас бид нар дуу хоолойны өнгийг өөрчилж за радиогийн нэвтрүүлгээ бол бэлтгэж хүргэжсэн. Хурдаг антлагын сэтгүүлчид нийгэмд богшсон альва асуудлын цаад учир шалтгаан мөн чанарыг нээж сонсогчдод хүргэхийн тулд баримт эрен сурвалжлах нэвтрүүлэг цувралаар бэлтгэж байсан. За энэ нэвтрүүлгээр гендерт суурилсан хүчирхийлэл, бэлгийн үйлчлэг, хүн худалдаалах гэмтрийн араас эрен сурвалжилж, гендертэй холбоотой хэвшмэл хандлага, буруу ойлголтыг эвдхийг зорддог гэлээ. Тухайлх юм бол бид нэр бэлгийн үйлчлэг, дээрэс нь биеийн үнэлэлтэй холбоотой хэд хэд нэвтрүүлэг бэлтгэж байсан. Тэгээ энэ дээр ямар ойлголт байдаг вөхөр олон нийтийн дунд за магадгүй энэ эмэгтэй өөрөө л биеийн үнэлээ яваад байна гэж ингэж ойлгоод идэг. Гэтэл яг бодит байдал дээр ингээд нэвтрүүлэг хийгээд явхаар ард нь эсрэг бүлэг хүмүүс тэр хүнийг хүчээр биеийг нөлөөлдөг ч юм уу. Тэгээд олсон мөнгийг өөрсдөө авдаг ч юм уу. Ийм тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр яг нэвтрүүлэг бэлтгэхдээ ийм хэвшмэл хандлага ойлголтыг эвдэж хүмүүст бодит цаана байгаа тэр мэдээллийг хүргэхийг л хичээдэг. Монголын радиогийн сэтгүүлчид олон нийтийн радио телевизийн хуулийн дагуу нийгмийн бүх давхаргад чиглэсэн нэвтрүүлэг бэлтгэхийн түгээдэг. За тухайлбал нийгмийн нэвтрүүлгийн редакцийн сэтгүүлч мөнхцөл Монгол эзэгтэй нэвтрүүлгээрээ дамжуулан эмэгтэйчүүдийн тухай нийгэмд хэвшсэн буруу ойлголт хандлагыг өөрчлөхийг хичээдэг байна. Эмэгтэй хүн зөвхөн гэртээ хүүхдээ хараад байгаад байхгүй тийм ээ аль салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллагаа гэдгийг л нэвтрүүлгээр харуулахыг бол зорьсон. Эрэгтэй хүн тийм үү залуучууд эр нөхрүүд эхнэр хүүхдээ гэр бүлээ яаж дэмжиж ажилдгийг миний хан надтай адилхан гэж хөдөлмөрлөх хэрэгтэй нийгмийн харилцаанд оролцох үүрэгтэй адилхан цалин мөнгө авах эрэгтэй тийм ээ гэдгийг бас харуулж байгаа байхгүй энэ бас эрчүүдийн ч гэсэн харуулах үнцэг явж байна л та. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагын баг байгууллага шинэ зууны медиа корпорац болгон хөгжүүлэх зорилттой байна. За тэд гендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүг нутагшуулахын төлөө ажиллана гэлээ. Радиогийн салбарт зүгээр нэг ажилтнуудын хүүсийн тэнцвэртэй байдлыг барих нь хүүсийн мэдрэмжтэй сэтгүүл зүг өөрөө биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө нийтэд хүртээмжтэй эрэгтэй эмэгтэй хүмүүсийг алийг нь ялгуурлан гадуурхахгүй тийм үн цэн өгч ач холбогдол өгч хүний эрхэм байдлыг дээдэлж байгаа ийм контентууд мэдээллүүд хасаагүй хэрэгтэй байгаа. Монголын үндэсний олон нийтийн радиогийн хамт олон сонсогчдийнхоо эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээ нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн ойлголт хандлага, оюун санааг зөв тийш нь хөтөлж манлайлах үүрэгтэй болохыг онцолж байна.